За сайн байцгаана багш нараа. 117 дугаар сургуулийн бага ангийн багш Балчин юм байна. За би та бүхэндээ сургуулийн өмнөх боловсролын болон бага боловсролын багш нар маань хичээл сургалтын үйл ажиллагаанд хэрэглэх боломжтой нэгэн сайт мэдсэн түүнийгээ танилцуулах гэж байна. За энэ дараагийн хэсэгт харагдаж байгаа. За mathlearning.center.org гэсэн. За ингэж бичээд орох. За нэг сайт байна. За бага насны хүүхдүүдийн нас идэхгүй онцлогт тохирсон хичээл бэлтгэхэд их тустай бүрхэн альтайхан сайт санагдаад та бүхэнтэйгээ хуваалцж байна. За ингээд бүгдээрээ ингээд Google руугаа ороод хайх хэсгээр ингээд бичээд өгөхөөр ийм сайт гараад ирж байгаа. За энэ сайтаа ингээд доошоо явахаар ийм 5 сонголт байгаа. Хамгийн ихний Math Apps гэсэн хэсэг рүү ор. За ингээд доошлуулахаар за өөрсдөө ингээд харах боломжтой. За боломжтой ийм олон төрлийн програм гэх юм уу? За тэгээд эндээс бүгдээрээ сонгож ороод хэрхэн яаж ажилладаг юм бэ? Зааврыг нь хараарай. Би надад таалагдсан хичээл сургалтандаа хэрэглэж болохоор таалагдсан нэг хэдэн загварыг нь танарт танилцуулж. За энэ number line гэсэн хэсэг рүү оръё. За ингээд орохоор энэ тухайн ашиглах байгаа хэрэглэгдэхүүнээ хэрхэн яаж ашиглаж болох талаар энэ загварууд байгаа. Ингээ хажуу тийш явуулаад бүгдээрээ ингээ үзэж харж болно. За доор байгаа 3 сонголтын хамгийн ихний буюу Open Web App гэсэн сонголтыг даарснаар за ингээд гараад ирнэ. За энэ маань ингээд за сонголтууд байна. Ингээ хэрчмүүд байна тийм ээ. За энийг одоо яаж ашиглах вэ гэхээр за би энэ ихний 1 2 3 гэдэг дараалалаар явсан хэсгийг нь харах юм бол ингээд тэгшээрөө сонгоогоороо 5 10 20-оор хэрхэн яасан ямар хэрчим сонгохон гараад ирнэ. За би ингээд за тэгээд хоорондох зайг хол ойр гэсэн сонголтууд гараад ирнэ. За би ингээд тэгш тоогоо сонголоо. За ингэхээр тгээс одоо 2 4 гэх мэт шиг ингээд тэгш тооны хүснэгт гарч ирсэн юм тийм ээ. За энэ доор байгаа энэ нэмэх тэмдэгтэй хэсгээр ингээд дарахаар тоонууд маань ингэж хаалхлагдаж нуугдж өгч байгаа юм. Тэгээд эндээсээ ингээ хэсэгчлэн тоонуудыг аваад хүүхдүүдтэй зүй тогтлыг нь олгуулж ашиглаж болж нэг талаараа. За нөгөө талаараа. За энийг нэмэх тэмдэгтэй хэсэг байна тийм ээ. За ингээ үүн дээрээ дарахаар ийм хэсэг гарч ирж байгаа. За үүнийгээ ингээд чирж томруулж асгаж олно. За тэгээд энэ тухайн сонгосон зүйл дээрээ дарж байгаа энэ delete-ийн хажуудал дээр байгаа давхрыг дарахаар энийгээ би ингээ хэдэн ч удаа давтаж копидж болно гэсэн. За одоо жишээ нь ингээд энэ голд нь харагдаж байгаа асуултын тэмдэг дээр дарахаар нөгөө тоо бичих боломжтой. За энэ дээр одоо жишээ 8. За одоо бат одоо 8 чихэртэй марал түүнээс 3 дахин их чихэртэй ч гэдэг ч юм уу тийм бол энэ хоёр маань нийлээд хэдэн чихэртэй вэ ч юм уу. За ингээд нэг хэсэг нь 8 юм чинь нөгөө бусад хэсгүүд маань бүгдээрээ адилхан 8 8 байна гэдэг. Ингээд тоог бичиж өгч. За ингээд гих мэт өгч нар маань өөрсдөө бичиж. За энэний дараа энэ үзэг дараад за эндээс юм өөрийн хүссэн хэмжээгээр зурх уу юм шулуун шумаарч сонголт байгаа. За энэ шулууныг юм би сонгоч. За энэ хоёр ингээд нийлээд ингээ хідэн чихэртэй вэ гэдэг ч юм уу тийм. Гэх мэт ингээд өгүүлбэртэй бодохтож бас ашиглаж болохоор. За эхнийх нь юм байна. За эндээс гарч. За энэ хоёр дахь нь pattern shapes. За энэ хэсэг рүү орлоо. За хамгийн ихний сонголтыг дарлаа.
За энд маань ийм дүрсүүд байна. Энэ дүрснээсээ бид нар сонгохоор талбар дээр гараад ирнэ. За энд энэ том жижиг хэсэг байгаа ингээд дарахаар дүрс маань томорно. За энийг бүгдээрээ ингээд сонгоод за энийг маань ингээд олон үнцэгт гэдэг, энийг маань ингээд 6 үнцэгт гэдэг, ийм 6 үнцэгт болохоор ингэж байгаа үнцэг нь ийм, ирмэг нь ийм гэж тайлбарлаад ярилцаж болж байна. За ингээд бүгдүүдтэй өнгө дүрсийг ингээд хөрхий ялгуулж болж байна. За өөрөөр гэвэл за энэ доор байгаа энэ нэг үнцэгтэй хэсэг байгаа. Энэ дээр дарахаар нөгөө транспорт ч юм уу тий. За тэр байдлаар ашиглаж болно. За одоо энэ дээр би жишээ энэ дүрсийг сонгоё. Сонгоод энэ дээрээ би үнцгийнхөө аль нэг орой хэсгийг нь давхцуулаад тавилаа. За тэгээд энэ дээр байгаа хэсгээрээ би нэг талыг нь ингээд давхцуулж. Ингэхээр энэ ромб дүрс маань 60 градусын үнцэгтэй байх нэ гэж. За хүүхдүүдийг одоо ингэж хэмждэг байх нь гэдгийг харуулж болж байна. За өөрөөр за энийг нарийнхан ромбыг авч. За энэ ромб дүрсийнхаа орой хэсгийг нь ингээ хийчихлээ. Ингээ орой хэсгийг нь транспортерийнхоо төвтэй ингээ давхцуулаад тавьчихлаа. За тэгээд энэ дээр би нэг талыг нь ингээ давхцуулсан байх хэрэгтэй. Тэгжээж нөгөө талынхаа хэмжээг харах хэрэгтэй. За гэтэл энд маань энэ хооронд зай маань байхгүй тийм ээ. За тэгвэл үүнийг яах вэ гэхээр энэ доор байгаа энэ үнцэг хэсгээ ингээ ерөнхийд ингээ суураар нь эргүүлээд нэг талыг нь давхцуулсны дараа нөгөө талыг нь ингээ чирээ давхцуулж. Ингэхээр энэ маань 30 градусын үнцэгтэйг ашиглаж болно. За энэ бас надад маш их таалагдсан. За энэ доор байгаа энэ завтай хэсгээр ингээд дарах юм бол эндээс би одоо дүрсээ сонгож болно. За одоо тэгвэл энэ яст мэлийг бид нар одоо бүтээхийн тулд ямар дүрсийг ямар байрлалаар бүтэх вэ гэдэг ч юм уу тий. За дүрснүүдээ ингээд хөдөлгөж болно. Хөдөлгөөд эргүүлж тойруулаад эдгээр ингээд дүрсийг үүсгэн. Ингээд энэ дүрсээ ингэж битүүлнэ гэсэн. За ямар дүрснээс хідээ ширхэг оров гэдэг ч юм уу. За иймэрхүү байдлаар ашиглаж болно. За дараагийнх нь болохоор за энийг сонгоод тайлбарлаж. За та бүхэн манийг өөртөө орж үзээд надаас өөр шин санаагаар баяжуулаад гэж болно тийм. За энд маань энэ бол хэсгийн бодол ботход тохиромжтой юм. За энд маань ийм хөндлөн дэг шүнцэгт хэлбэртэй. За ийм бөөрөнхийн хэлбэртэй гэсэн хоёр сонголт байгаа. За энэ дээрээ бүгдээрээ одоо энэ нэг хэрчин гэж үзье. Түүнийг хэд хуваах чагаа тэр тоогоо тавина. Жишээ нь за би ингээ 8 хуваах чинь ингээ 8-ыг дарлаа, ок дарлаа. Ингээ хажууд дээр чирээд энийг томсгож тунгаж болно. За энэ эргэх тавч дээр нь дарах юм бол би ингэж босоо хөндлөн болгож болно. За би ингээд 8 дарлаа. За үүний дараа би эндээс 2-1 гэсэн хэсэг байгаад за ингээд дарахаар ингээ урд нь ингээд 8 гэх хэсэг маань гараад ирж байгаа. За би эндээс өнгөө сонгоо. За энэ үгийг сонглоо. За би 8-ийнхаа 1 хэсгийг буудлаа. Тэгвэл энэ дээр 8-ны 1 гараад ирж байгаа. 8-ны би 2-ыг буудлаа. Гэх мэтчлэн би ингээ 8-ны 5-ыг буудлаа. Энд ингээ 8-ны 5-ыг буудсан гээ гараад ирж байгаа. Хүүхдүүдтэй нөгөө энгийн боторхой тайлбарлахад энэ маань илүү бүрэн хэрэгтэй юм байна. За ингээд өөр энэ дээр нэмэх хасах тэмдэг байгаа. За одоо эндээс тэгвэл нийт энэ 8-ны 8 хэсгийнхаа 8-ны 5 хэсгийг нь будчихсан. Тэгвэл удаагүй хэсэг хэд байна вэ гэж бодож болно тийм ээ. За 8-ны 8 хэсэг маань ингээд 8-ны 8 биччихээд space хэсгээр дарахаар энгийн боторхой хэлбэрээр бичигдэж байгаа. За нийт 8-ны 8 хэсэг маань өөрөө за ингээд нэгтэй тэнцүү байна гэдгийг эхлээд өгчөж. За энэ том сумын дарахаар ингээд томордог. За үүний дараа за нийт 8-ны 8 хэсгийн маань хэдийн бутсан бэлээ? 8-ны 5-ыг нь бутсан. Тэгвэл цаана удаагүй хэсэг хэд үлдсэн бэ?
ингээд будаагүй хэсэг маань хэд үлдсэн байж гэж байна. За ингээд хүүхдүүдтэй бодуулж болох нь. Зааж 8-аас хасан 8-ны 3. За ингээд 8-ны 3. За тэгвэл энэ 8-ны 3 хэсэг маань будагдаагүй 8-ны 5 хэсэг маань будсан байдаг. За ингээд хэсгийн бодлого дээр хүүхдүүдтэй ажилуулж болж энгийн бутархай дээр ингээд ажилуулж болж чинь тийм ээ. Энд мөн дугуй хэлбэрээр байгаа. Ингээд татаад томруулчихдаг. Үүнийгээ хэд хуваамаар байна? Хуваамаар байгаа сонголтоо тавьлаа. Багт арчна. Ингээл болоо. За энэ нэг юм хөө. За энэ руу оръё. За энэ доор харагдаж байна. За ингээд өнгийг нь сольж болно энэ бүгд маань ингээ ялгаатай. За энэ болохоор ингээд 10. 100. Энэ маань 1 бай тийм ээ. За үүнийг болохоор нөгөө 1-10-т таниулахтай хүүхдүүдтэй нөгөө 1-100-аар таниулахтай хүүхдүүдэд ашиглаж болохоор санагдчихсэн. За одоо жишээ нь за эндээс би ингээ 1-10-т гаргачихлаа. За ингээд 10 ширхэг юм нийлэхээр 1 бүтэн 10-т болтгий. За тэгвэл 11-ж нийлж ийж 1-10-т болно. Одоо ингээд энэ давхраа дарахаар ингээд уулж байгаа. За ингээ 3 4 5 6 7 8 9 10. Ингээ 10 ширхэг нэгж нийлж ийж 1-10-тай тэнцдэг юм байна. За одоо тэгвэл энэ маань ингээ 100 энд ингээ 20 1 2 3. За тэгвэл үүнийг хараад одоо хүүхдүүд маань 123 гэдгийг хэлэхээс гадна за 100 гэхээр 100-т 20 2-10-т 3-1-гээд бас хүүхдүүдээр бас хэлүүлж болж байна. 100-т за энд маань 20 буюу 2-10-т гэ 3-1. За ингээ гих мэдхичээ сургалтынхаа үйл ажиллагаанд та бүхэн маань ороод илүү дэлгэрэнгүй танилцаад ашиглаад хэрэглээд үзээрэй. За ингээ анхаарал хандуулсан баярлалаа.